Хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх журам нь эрчим хүчний сайдын 2026 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн А42 тушаалаар шинжлэгдлээ. Шинжилсэн журмаар өмнө нь зөвхөн иргэн хуулийн этгээд зөвшөөрөл хүсэх боломжтой байсан бол одоо иргэн хуулийн этгээдээс гадна иргэд хамтран хүсэлт илгээх боломжтой болж хамрах хүрээг нэмэгдүүллээ. Түүнчлэн түгээх сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчний төлбөрийг өмнө нь жилд 1 удаа олгодог байсныг өөрчилж сар бүр хэрэглэгчид олгодог болсон. Мөн холбогдох хүчтлийн төвшнийг 10 кВт хүртэл нэмэгдүүлж зөвшөөрөл авах хугацааг 3-аас 6 сар байсныг ажлын 11-ээс 28 хоног болгож бүрдүүлэх маягтуудыг тодорхой болголоо. Хэрэглэгч та сүлжээнд холбогдохын тулд эхлээд өөрийн үүсвэрийн чадлыг тодорхойлох хэрэгтэй. Хэрэв та 20 кВт ба түүнээс доош чадалтай үүсвэртэй бол ITC цэг Energy цэгийн хаягаар хялбаршуулсан хүсэлт гаргана. Таны илгээсэн хүсэлтийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани хүлээн авч ажлын 5 хоногт судалж хариу өгнө. Хялбаршуулсан хүсэлтийн шийдвэр гарсны дараа хэрэглэгч тусгай зөвшөөрөлтөй компаниар угсралтыг хийлгэж гэрэл, цэг, тог цэгийн хаягаар холбуулах хүсэлтээ илгээнэ. Харьяа хэрэглэгчдэд үйлчлэх төв энэхүү хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт газар дээр нь шалгаж шийдвэрлэнэ. Түгээх сүлжээнд залгах хуудас баталгаажснаар нэмэлт гэрээг мөн ажлын 3 хоногт байгуулж хэрэглэгч өөрийн хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэх эрхтэй болно. Харин 20-оос 1500 кВт хүртэлх чадалтай үүсвэртэй хэрэглэгч мөн ITC цэг Energy цэгийн техникийн нөхцөл авах хүсэлт гаргаж мэргэжлийн байгууллагаар зураг төсөл мөн магадлал хийлгэнэ. Магадлал гарсны дараа зураг төслийн дагуу тусгай зөвшөөрөлтөй компани угсралтыг хийж гэрэл, цэг, тог цэгийн хаягаар холбуулах хүсэлт явуулснаар газар дээр нь шалгаж ажлын 5 хоногт шийдвэрлэнэ. Түгээх сүлжээнд нийлүүлсэн эрчим хүчний төлбөрөө хэрхэн авах вэ? Та дараа сарын 7-ны өдрийн дотор баримт цэгийн системд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 26 46 161 регистрийн дугаараар нийлүүлсэн мөнгөн дүнгээр төлбөрийн баримт үүсгэж илгээнэ. Ингэснээр таны хэрэгэлсэн ба нийлүүлсэн цахилгааны зөрүү мөнгө дараа сарын 15-ны дотор дансанд нь орно. Хэрв хэрэглэгч нөөтийн баримтаа тухайн сард шивээгүй бол тухайн сарын төлбөрийг дараагийн сарын төлбөртөө нэгтгэн олгоно. Та баримт шивэх мөнгөн дүнгээ Май, цэг, тог цэгийн веб болон цахилгаан хэрэглэгч апын төлбөрийн дэлгэрэнгүй хэсэг эсвэл бүртгэлтэй имэйл хаягт ирсэн нэхэмжлэлээс харах боломжтой. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани. Дэлгэрэнгүй мэдээллийг тог цэгийн сайтаас аваарай.